Эрхэм улсын их хурлын дарга дэд дарга эрхэм гишүүдээ. Монгол улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 8 дахь заалтад заасны дагуу улсын их хурл хууль, улсын их хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах онцгой бүрэн эрхтэй. 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хүндсэн тодорхой асуудлаар улсын их хурлын нийт гишүүний 4/1-ээс доошгүй нь хянан шалгах төр хороо байгуулах санал тавьбал улсын их хурл цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна гэж тус заасан. Үндсэн хуулийн эдгээр заалтад нийцүүлэн 2021 онд Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай анх дахь хуулийг батлан 2024 онд шинжилэн баталснаар нийт 5 жилийн хугацаанд улсын их хурл хяналт шалгах бүрэн эрхээ энэхүү хуулийн хүрээнд хэрэгжүүлж ирлээ. Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд парламентын хяналт шалгалтаа зохион байгуулж ирсэн 5 жилийн хугацаанд улсын их хурл хяналт шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд чамгүй туршлага хуримтлуулж холбогдох мэдээллийн нэгдсэн сан бүртгэл хяналттай болсны зэрэгцээ цаашид сайжруулбал зохих хууль хоорондын нийцлийг хангах тодорхой асуудлуудаа таньж эренбэлж авсан. Үүнд хяналт шалгалтын төлөвлөлт цаглбарын хэрэгжилт эрх зүйн зохицуулалт сул бүрэн төлөвшөөгүй байна. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлгээ дүн шинжилгээ хийх, түүний үр дүнг улсын их хурлаар хилцэх үе шат үйл ажиллагааны зохицуулалт оновчгүй, үр дүн зохион байгуулалт хангалтгүй байна. Улсын их хурлын шийдвэрийн биелэлтэд тавих хяналтын механизмыг зайлшгүй сайжруулах шаардлагатай. Хөгжлийн бодлого төлөлтийн баримт бичгийн гүйцэтгэл үр дүнг улсын их хурлаар хилцэх хүрээ хязгаарыг оновчтой болгох цаглбарын хувьд хууль хоорондын зөрчлийг арилгах шаардлагатай. Улсын их хурлын хяналт шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгох, давтан болон гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах. Улсын их хурлын нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанд засгийн газрын гишүүд холбогдох албан тушаалтан мэдэгдэл, хариулт, арга хэмжээний талаарх үүрэг амлалтыг системтэйгээр бүртгэх, мэдээлэх, хянах нэгдсэн механизм хангалтгүй байна. Хянан шалгах төр хорооны зарим зохицуултыг оновчтой тодорхой болгох зэргээр сайжруулах шаардлагатай асуудлуудыг тодорхойллоо. Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийн явцад үүсэж буй хүндрэл, эрх зүйн хийдэл, давхардал, процедурын тодорхойгүй байдлыг арилгах, парламентын хяналтын үр нөлөөг хараат бус ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор улсын их хурлын гишүүн С. Бямбцогт, Ж. Батэрдэн, Н. Батсөмбөрл, Ж. Батчаргал, Б. Бейсэн, Ч. Лодосамбуу, О. Отгонбаяр, Д. Пүрвдава, Ц. Сандаг Очир, Р. Сэд Дорж, Г. Тэмүүлэн нарын хамтаар миний бие Монгол улсын их хурлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлэх төслийг боловсруулж 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр улсын их хурлд өргөн мэдүүллээ. Хуулийн төсөл туссан зарим асуудлуудыг багцлан танилцуулъя. Төрийн байгууллагуудын хяналт шалгалтын давхардлыг бууруулах, улсын их хурлын хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөлт цаглбарын зохицуулалтыг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх, хяналт шалгалтын цаглбарт санал өгөх давхардлыг арилгах зорилгоор Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн холбогдох хэсгийг өөрчлөн найруулж, хяналт шалгалтын ачаалал, үр дүнгүй давхардлыг бууруулах санал боловсрууллаа. Байнгын дэд хороодын хяналт шалгалтын ажлын зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хяналт шалгалтын ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэг байгуулах эрх олгож, ажлын хэсэг байгуулсан тогтоолын хавсралтаар ажиллах удирдамжийг хамттан батлах зохицуултыг нэг мөр хэрэгжүүлэх боломжтойгоор өөрчлөн найрууллаа. Улсын их хурлын хяналт шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой зааж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эсвэл хүчингүй болгох арга хэмжээ авах, биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэж үзвэл үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасны дагуу засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох гэсэн тодорхой 3 төрлийн арга хэмжээ авдаг байхаар өөрчлөн найрууллаа. Монгол улсын үндсэн хуульд хэрэгэлсэн хууль тогтоомжийн биелэлт гэдэг ойлголтыг хууль тогтоомжийг сахин биелүүлэх, дагаж мөрдөх гэдэг утгаар хадгалж, орчин үеийн парламентын хяналтанд хууль хэрэгжиж байгаа эсэх, тухайн хууль тогтоомж зорилготой хүрч байгаа эсэх, бодит үр нөлөө үзүүлж байгаа эсэх, эерэг, сөрөг үр дагавар үүсгэж байгаа эсэх зэргийг хамарсан өргөн хүрээний үнэлгээний тогтолцоо болон хөгжиж байгаа тул хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, хуулийн хэрэгжилт гэх ойлголтыг хэрэглэх, хууль тогтоомжийн үр дагаврын үнэлгээний нэгдсэн дүн холбогдох
байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хилэгдсэн санал дүгнэлтээ хууль зүйн байнгын хороонд хууль зүйн байнгын хороо шалтгаан үр дагаврын үнэлгээний хамт хилэлцсэн нэгдсэн хуралдаанд оруулахаар тусглаа. Улсын их хурлын шийдвэрийн биелэлтийн хувьд холбогдох байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хилэлцсэн улсын их хурлын шийдвэрийн биелэлтийг эрчимжүүлэх, улсын их хурлын шийдвэр холбогдох заалтыг хяналтаас хасах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх саналаа төрийн байгуулалтын байнгын хороонд хөргүүлж, төрийн байгуулалтын байнгын хороо 06 дугаар сарын 15-ны дотор жил бүр нэгдсэн хуралдаанд оруулахаар тусглаа. Нэгдсэн хуралдаан шийдвэрийн биелэлтийг эрчимжүүлэх, шийдвэрийг хэрэгжүүлээгүй холбогдох албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэхээр даалгах, эсвэл улсын их хурлын шийдвэр түүний холбогдох зүйл хэсэг заалтын хяналтын бүртгэлээс хасахыг даалгах нь зүйтэй гэж өөрчлөн найрууллаа. Улсын их хурлын нэгдсэн байнгын дэд төр хорооны хуралдааны явцад засгийн газрын гишүүн хуулиар тогтоосон бусад байгууллагын удирдлагаас өгсөн тодорхой хугацаатай хэрэгжих боломжтой амлалтыг бүртгэн хэрэгжилтэд хяналт тавих, амлалтын биелэлт хангалтгүй эсвэл хугацаа хоцорсон тохиолдолд холбогдох байнгын хороо тухайн албан тушаалтны мэдээллийг сонсож, шаардлагатай бол хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд хөргүүлэх, үүрэг амлалтын бүртгэл түүний хэрэгжилтэд хяналт тавих наривчилсан журмыг батлан хэрэгжүүлэх зохицуултыг шинээр нэмлээ. Давтан хяналтын журмыг тогтоох буюу хяналт шалгалтын үр дүн санал дүгнэлт гарснаас хойш тодорхой хугацааны дараа давтан хянах зохицуултыг шинээр тусглаа. Энэ нь улсын их хурлын шийдвэрийн биелэлтийг хянах үйл ажиллагааг сайжруулах бөгөөд цаашид цахим хяналтын систем, хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан хянах боломжийг бүрдүүлнэ. Хөгжлийн бодлого төлөлтийн баримт бичгийн гүйцэтгэл, үр дүнг улсын их хурл хилцэхдээ үйл ажиллагаа төсөл арга хэмжээний биелэлтээр бус, зорилго зорилтын хүрсэн түвшин, нийгэм эдийн засаг салбарын үндсэн үзүүлэлтэд гарсан өөрчлөлт, иргэдийн амьдралд үзүүлсэн үр нөлөөгөөр үнэлэх хоёр түвшний аргачлалыг хэрэглэдэг болох эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр тусглаа. Мөн хөгжлийн бодлого төлөлтийн баримт бичгийг улсын их хурлаар хилэлцэх, тайлагнах хугацааг хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан цагалбартаа нийцүүлэх замаар бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн уялдаа хариуцлагыг сайжруулах өөрчлөлт боловсрууллаа. Хянан шалгах төр хорооны үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд тухайлсан зүйл залтуудыг мөн тусгасан. Хянан шалгах төр хороо байгуулах, бүрэлдэхүүнийг томилох, татан буулгах, шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой одоогийн зохицуулалт тодорхой бус. Практикт хүндрэл үүсгэж байгаа тул процедурын зохицуултыг наривчлан тодорхой болгохоор хичээлээ. Тухайлбал төр хороо байгуулах тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлсэн дарааллаар хилэлцэх, төр хорооны бүрэлдэхүүнд олонх цөөнхийн төлөөллийг бодиттой хангах, ашиг сонирхлын зөрчилтөө гишүүн оролцохоос сэргийлэх, төр хорооны тогтоол гаргах асуудал хүрээг тодорхойлох, төр хороо тайлангаа танилцуулснаар татан буугдсан тооцох зэрэг тарилцааг тодорхой зохицууллаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд хянан шалгагч шинжээчийг сонгон шалгаруулах, санал болгох, томилох, ашиг сонирхлын зөрчлийг шалгах, хариуцлага тооцох зохицуулалт хангалтгүй байгааг наривчлан зохицууллаа. Тухайлбал хянан шалгагч шинжээчид тавигдах мэрэгжлийн болон ёс зүйн шаардлага, ашиг сонирхлын зөрчилгүй байх баталгаа, томилох, чөлөөлөх журам, ажлын даалгавар, бүрэн эрхийн хүрээ, хараат бусаар дүгнэлт гаргах нөхцөл, мэдээллийн нууцлал, хариуцлагын зохицуултыг тодорхой болгож, хянан шалгагч шинжээчийн эрх зүйн байдлыг наривчлан зохицууллаа. Хянан шалгах төр хорооны нотлох баримт шинжилэн судлах сонсголын тусгай журмыг наривчлан тогтоосон бөгөөд гэрч дуудах үндэслэл, мэдэгдэх хуудасны агуулга, сонсголын дараалал, оролцогчдын эрх үүрэг, хянан шалгагчийн тайлан шинжээчийн дүгнэлт сонсох ажиллагаа, гэрчээс асуулт асуух хариулт авах журам, сонсголын ёс зүй, дэгийг тусгаалan зохицуулсан. Эцэст нь хянан шалгах төр хороо нь үйл ажиллагааныхаа үр дүнг улсын их хурлын тогтоолын төсөл боловсруулсан бол холбогдох байнгын хороонд танилцуулж, төр хороо тайлан санал дүгнэлт болон шийдвэрийн төслөө холбогдох байнгын хороо санал дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулах, шийдвэрлүүлэх зохицуултыг тусгасан болно. Анхаарал тавьсанд баярлалаа. За төслүүдэд талаарх төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг дорд